Өглөө босож ирээл энэ мэдээллийг хараад шууд үр зүрх хэмтрэх шиг боллоо. Лиса өчигдөр буюу 2 сарын 25-нд Bubble application дээрээ өөрийнхөө анхны бүрэн хэмжээний альбом болох Alter Ego альбомынхаа талаар гой мэдээллүүдийг хүргэхэд маш их сэтгэл тогтлон хүлээж байсан ч гэсэн альбомынхон дуунууд нь аль хэдийнэ алдагдсан байгааг өөрийнхөө сэтгэлээс олж уншсан. It's leaked though. Really? What? Лиса RCA Records буюу Америкийн маш том хэмжээний агентлагтай менежментийн хувьд ингэж хамтарч ажиллахаар шийдсэн бөгөөд дуус агентлаг нь альбомынхаа хүргэлтийг буруу тооцоолж ингээд 2 сарын 28-наас өмнө хүргэлт нь бүгд захиалсан хүмүүсийн гар дээр нь очсон ба. Альбомын захиалсан хүмүүс болохоор зураг постлсан, надад энэ альбомууд нэрлэгээд зураг постлсан бүр Gmail-ээр би бинлуугаа дамжуулж байгаа. Мөн бүр файл үүсгэсэн, дамлаж зарах тийм ирсэн. Тэгэд ерөн сонсож байгаа хүмүүстээ сэтэл өгөх магадaltaй учраас би өөр хаана байгааг үнэхээр хэлмээргүй байна. Лиса альбомынхон дуу нь алдагдсан гэдэг сэтгэлдлүүдийг уншсны дараа менежер руугаа маш урам хугарсан янзтай харсан. Тэгээ пүлпэт нэг жил энэ альбом дээр маш шаргуу ажилласан гэдгийг хэлсэн. Лиса дахиад хүнд итгэх, ямар нэгэн байгууллагад итгэх тийм итгэл нь маш их алдагдчихаа гэсэн. Хэрвээ бид ингээл алдагдсан бүх дуунуудыг сонсгоол, дайраал, иши чишиг гүгэд байх юм бол эсрэгээр дахиж Лиса уран бүтээл хийхгүй байх магадaltaй хэмжээний тийм сэтгэл зүйд бол хүчтэй нөлөөлж байгаа. Энэ чинь асар их хөдөлмөр шүү дээ. Хэрвээ надад ийм зүйл тохиолдсон бол би шууд уйлах гэсэн хаа. Лиса тохирох маш олон зүйлүүд байгаа. Наад захын нэгт ингээд альбомных нь хүлээлт үнэхээр буурна. Хоёр дахь нь дууны хандлтанд гэсэн тодорхой хэмжээгээр шууд нөлөөлнө. Гурав дахь нь альбомных нь худалдаа авалт бас багасна. Тэгээд хамгийн амар нь Лисагийн сэтгэл зүйд гүн нөлөөлөх юм бол том хэмжээний бүрэн хэмжээний альбом гаргахаасаа бол айн. Тиймээс та бүхэн зөвшөөрөлгүй контент үзэх, тэгээд энэ тэнд явж байгаа дуунуудыг сонсохгүй байхыг би уриалж байна. Тэгээд ерөөдөө RCA Records-ийн албан ёсны хаяураа нууж харлаа гэтэл ямар ч тийм уучлалтгүйсэн мэддэл бол ерөөсөө хүргээгүй билээ. Энд чинь угаасаа түгээлтэй алдаа учраас тодорхой хэмжээний уучлалтгүйсэн тийм албан ёсны мэддэл байх хэрэгтэй. Гэтэл зүгээр 2 сарын 28-нд 2 сарын 27-нд Лиса comeback хийн гэсэн тийм стори төр хийгээд байгааг харахаар надад жоохон бас бухимдах сэтгэл төрлөө. Өмнө ч гэсэн Лисад бас ийм зүйл тохиолдчихсэн. Blackpink-тэй хад Blackpink-ийн бүх гишүүд тусдаа тийм менежерүүдтэй. Гэтэл Лисагийн хуучин менежер нь дебютээс нь хойш Лисагаас Монгол мөнгөөр 2 тэрбум гаруй мөнгө зайлссан. За тэр менежер нь болохоор үйл хөдлөх хөрөнгөтэй болохын тулд үүнийг ашиглах гэж боловч бүгдийг нь мөрөөдтэй тоглоомд өрсөн байдаг. Лисад эргүүлээд энэ мөнгийг ингээд буцаанд төлнө гэсэн ч одоо ингэж бүрэн хэмжээний дуустал нь буцаанд төлсөн мэдээлэл бол байхгүй. Түүний хамгийн гайхалтай өдрүүдийн нэг бол 2 сарын 28 ингээд талаар нэг болж байна. Тухайн өдөр бүр гарах бүх дуугийн чат хатаараа дэмжиж, шеэр хийгээд, комент үлдээгээд, стрим бас сайн хийгээрэй. Стрим сайн хийн гэдэг чинь маш өндөр нэгтаршилтай дээр нь тавиад дууг нь бүтэн сонсоод тэгээд дахиад хит хитэн дуу сонссныхоо дараа дахиад дууг нь бүтэн сонсохоор уран бүтээлчид маш том хэмжээний стрим үйл ажиллагаа хийж байна гэсэн. Тэгээд бүх дуунуудын шеэр хийгээд, сэтгэл үлдээгээд бүх платформуд дээрээ гоё дэмжээрэй. Тэгээд чат хатгаараа дэмжих хэрэгтэй шүү.